Таны хажууд байгаа хүн стрессцэн, бухимдсан, гуйсан байна. Та амьсгалаа уртаар гаргаад анхаарлаа зүрхэндээ авчраад амар амгаланг мэдрээд оршихуйтайгаа бодоод ингээд зүгээр сууж байхдаа харах албагүй, ярих албагүй, хажууд нь зүгээр сууж байхдаа тэр стрессийн циклд байгаа ингэсэн байгаа хүнийг тайлгаруулж байдаг, өөрчилж байдаг. Тэгэхээр бидний амьдралд зовсон шансан хүмүүс байгаа юу? Байгаа. Очоод бид нар сэгсрээд алуу босоод өгөөч чи гэдэг ингээд байнгын зөвлөд нэмэр авах байгаа зү. Улам хаагдаад байгаа зү. Гэртээ очоод зүгээр л гэрэл болоод амьсгалаа уртаар гаргаад өөрийнхөө үйлслийг яах нь өндөр байлгаад хайр талархлыг зүрхэндээ бараад бясалгаад бүжээд наадаад бай. Нэг л өдөр нөгөө хүмүүс чинь дагаад босоод ирдэг. Тэгээд зориудаа тэр хүний төлөө залбирч болно. Хайр илгээж болно. Зөөлөн дулаан харцаар харж болно. Бүгд тустай. Гэтэ ихгүй байсан ч та зүгээр өөртөө үнэн оршоод дүүрэн байгаа сууж яхад таны гэр оронд үр хүүхдүүд чинь хань ижилтэй аав ээжтэй сэргэж эхэлдэг.